Одоо та бүхэндээ тодруулгуулан хүргэе. Энэ удаад бид боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад өгж байгаа танхимын давтлагын талаар мэдээлэл авсан. Сайн мэцхан үзэгчдээ тодруулгын хэсгийг хэлж байна. Тэгэхээр бид нар боловсролын яамн дээрээс ерөнхий боловсролын сургуулийн давтлагын талаар болоод бусад зүйлийн талаар тодруулгыг бэлтгэлээ. Тэгэхээр 11-р ангийн биш 12-р ангийн сурагчдад өнөөдрөөс эхлээд давтлага өгч эхэлж байгаа шүү дээ тий. Одоо элсдийн ерөнхий шалгалтанд зориулсан энэ тал дээр гичнээн сурагчид байна. Давтлагыг ямар одоо хэлбэрээр зохион байгуулж байна тий коронавирусын одоо үед. Тэгэхээр боловсрол соёл ухаан спортын яамнаас улсын онцгой хүмүүст асуудал тавьж за энэ 12 дугаар ангийн хүүхдүүдэд элсдийн ерөнхий шалгалтанд бэлтгэсэн зориулж давтлах өгөх асуудлыг тавьсан. За үүнтэй холбоотойгоор засгийн газрын 166 дугаар тогтоолгоч тогтоолтой холбоотойгоор боловсрол соёл ухаан спортын сайд заавар баталсан. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж зааврын дагуу одоо хүүхд хоорондын зай, нэг ангид байхад хүүхэд за тэгээд орж гарах урсгалыг зохицуулах, ариутгал халдвар гүйтгэл хийх, эрүүл ахуйн тэглэн барих гэдэг бүхэл зүйлсийг бол мэргэжлийн байгууллаганд заавар өгч байгаа зааврын дагуу бол хийж ерөнхий боловсролын сургуулиудад бол хөрвүүлсэн. За нийтдээ нэг 28567 хүүхэд одоо 12 дугаар ангид аль биесээр бол одоо мэдээллийн систем бүртгэгдснээр бол суралцж байна. За цаашдаа бол яг энд бол одоо элсдийн ерөнхий шалгалтанд өнгөрсөн жил төгсөгч болон шалгалт өгөх сонирхолтой гэдэг нэг 31 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн. Давхарцсан тоогоор 99 мянган шалгалт өгнө гэж бүртгүүлсэн байгаа. Тэгэхээр дунджаар ойролцоогоор нэг хүүхэд бол 3 орчим хичээлээр шалгалт өгөх юм тооцоо судалгаа гарсан учраас энд нь баримжаалаад давтлагын хуваарийг хэрхэн боловсруулах зөвлөмжийг бас ерөнхий боловсролын сургуулиуд төрсөн. Тэгэхээр магадгүй 3-аас олон шалгалт авсан хүүхэд бол өөрийнхөө сонирхлын дагуу ээж аваахын зөвшөөрлөлийн дагуу давтлаганд асуун. Дунджаар бол нэг хүүхэд 3 давтлагын суух боломжтой гэсэн үг. Тэгээд өдөр хуваарийг гаргачихсан. Нэг хичээл ойролцоогоор өдөрт бол 2 удаагийн давтамжтай явагдахаар ингээд багшийг нь хуваарлаад ингээд явчихсан. За өнөөдөр бол давтлах хичээлүүд эхлээд явж байна. Яг өгсөн зааврын дагуу хүүхд орондоо барих зай, халуун хэмжих, масктай байх, ариутгал халдвар гүйтгэл гэдэг ингээд бүх зүйлийг бол яг ном журмынхаа дагуу ерөнхий боловсролын сургуульд хийгээд давтлах эхэлсэн байна. Тэгэхээр эцэг эхийн зөвшөөрлөөр гэдэг хэлжсэн одоо энэ давтлагын дээр энийг яг та тодорхой тайлбарлаж өгөхгүй юу? Энэ сайн дурын үндсэн дээр. Өөрөөр хэлбэл давтлах хичээлээ одоо суусан эрс ч юм уу за энэ ямар нэг байдлаар жилийн эцсийн өмнө нөлөөлөхгүй. Жилийн эцсийн өмнө нөлөөлөхгүй. Тийм болохоор ээж аав нар зөвшөөрлөх ёстой. Өөрөөр хэлбэл хүүхд болгоны хүчээр суулгахгүй л гэсэн үг. Үнэхээр ганцаараа бие дааж бэлдээд ингээд амжилт үзүүлэх боломжтой хүүхдүүд бол бие дааж хичээлэх боломж нь байгаа. Бусдаар бол одоо хүүхд сайн дурынхаа үндсэн дээр энэ давтлаганд хамраарна л гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Тэгэхээр үзэгчдээ бид нар тодруулах хэсгээрээ боловсролын яам дээрээс хүргэлээ. Тэгэхээр ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид өнөөдрөөс эхлээд давтлага сургуультанд сууж байгаа. За тэгэхээр эцэг эхийн зөвшөөрлөөр одоо энэ давтлаганд суух боломжтой ба ганцаараа одоо хичээлэх боломжтой хүүхдүүд заавал энэ давтлаганд суух шаардлагагүй. Энэ давтлаганд суусан одоо эрс юм нь аливаа дүнд нөлөөлөхгүй гэдгийг мэрэгчлэлтэн хэллээ. Ингээд тодруулах хэсэгтээ хамт байсан та бүхэнд баярлалаа.